Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр бүгдээрээ ИС үсгийг зөв бичиж суръя. За үгийн эхэнд орох ИС үсгийн завжийг бичихдээ гол нуруунаас хотойлгон дарж татаад хурц өнцөг гарган буцаан шүд хийж нуруунд нийлүүлнэ. Хит ангаалган татаж болохгүй. Ард нь хоёр дусал тавьбал иш үсэг болно. Алхан хоёр. Ис үсгээ 7 ихшгээрээ амьлуулан бичээ. За амьлуулан бичихдээ үгийн эхэн, үгийн дунд, үгийн адагт орох хэлбэрээр нь амьлуулан бичнэ. За ис үсэг. За үгийн эхэнд орох ис үсгийг ингэж бичнэ. Үгийн дунд орох ис үсэг, үгийн адагт ордог ис үсэг. За сэв. Үгийн эхэнд ордог саа, үгийн дунд ордог саа, үгийн адагт ордог саа. Сий. Үгийн эхэнд ордог сий, үгийн дунд ордог сий, үгийн адагт ордог сий. Суу. Үгийн эхэнд ордог суу, үгийн дунд ордог суу, үгийн адагт ордог суу. Сүй. Үгийн эхэнд ордог сүү, үгийн дунд ордог сүү, үгийн адагт ордог сүү. За ингээд 7 ихшгээрээ ис үсгээ амьлуулан үе бүтээн бичлээ. За иш үсэг. Үгийн эхэнд ордог иш үсэг. Ис үсгээс туслаар ялгагдсан бичигднэ. Үгийн дунд ордог иш үсэг, үгийн адагт иш үсгийг бичдэггүй үл дэвсгэрлэх үсэг юм аа. За үгийн эхэнд ордог шаашээ. Үгийн эхэнд ордог шаашээ, үгийн дунд ордог шаашээ, үгийн адагт ордог шаашээ. Шуу. Үгийн эхэнд ордог шуу туслаа тавина. Үгийн дунд ордог шуу, үгийн адагт ордог шуу. Шүй. За үгийн эхэнд ордог шүү, үгийн дунд ордог
шүү. Үгийн адагт ордог шүү. За нэг зүйлийг анхаараарай хүүхдүүдээ. Үгийн ши үсгийг сигээр бичээд шигээр дууддаг. Си гэж бол дууддаггүй. Анхаараарай. За алхам 3. За алхам 3. Дараах үсгийг зөв уншиж нүдэн тогтоон дуурайн бичээрэй. За сам. За сам. За дараач өгнө. Ба гэж үчээд сав гэж уншина. За сур гэж үчээд сур гэж уншина. Сүн гэж үчээд сүү гэж үчнэ. Сүү гэж уншина. За сара гэж үчээд сар гэж уншина. Энэ сар нарны сар. За шог гэж үчээд шог гэж уншина. Шог гэсэн үг байна. За шум шохой гэд шохой гэж уншина. Шохой гэж уншина. За гэртээ алхам 4. Гэртээ сайн давтан үеэ уншаад сурах хүчгийн 38-39 дэх хуудасны дасгал даалгавруудыг дарааллын дагуу ажиллаарай.